Хэдэн сарын өмнө тантай жижиг дунд хэмжээтэй компаниудын хувьцааны хямш өсөх хэсэг тал дээр нэлээд ярилцсан. Сүүлд ярилцсанаас хойш Russell 2000 индекстэй зэхээ шинжилэн тогтоосон байна. Жижиг дунд хэмжээтэй компаниудад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн гэж харагдаж байна. Ихэнх хүмүүс хэд өндөр үнэлгээтэй байна гэж үзэж байгаа одоогийн хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалтын ямар боломж байна вэ? Таны хувьд яг одоо худалдаж авах хувьцаа байна уу? Бид бага дунд үнэлгээтэй компаниудад хөрөнгө оруулах боломж олж харсаар байна. Хөрөнгө оруулагчид эдгээр компаниудыг үнэхээр үл тавамсарлаж ирснийг та бүхэн мэднэ. Nvidia, Apple зэрэг томоохон компаниуд тэдгээрийн гайхалтай өсөлтийн түүхтэй харьцуулж үзвэл жижиг компаниуд нугасны муухай дэгдэх хэшиг байдаг нь үнэн. Бидний 42 жилийн турш хөрөнгө оруулалт хийсэн энгийн жижиг бизнесүүд өнөөдөр үнэхээр орхигдож байна. Миний бодлоор бага дунд үнэлгээтэй компаниудаас өндөр өгөөж хүртэх хөрөнгө оруулалтын олон боломж байна. Үзүр үйлчлэгийн салбарт хөрөнгө оруулалтаа өргөжүүлэх боломж байгаа юу? Sphere MSG-д хөрөнгө оруулснаас тань харахад тийм боломж байгаа гэж харж байгаа бололтой. Entertainment салбарын илүү олон төрөлд хөрөнгө оруулж үнцийг олох боломж байгаа болов уу? Бид хаанч явсан тогтмол судалгаа шинжилгээ хийж, аль болох олон мэрэгжилтнүүдтэй ярилцдаг. Мөн хүн бүр ялангуяа ковидын дараа Америк хэрэглэгчид шинэ үеийн залуучууд аливаа бараа бүтээгдэхүүн гэхээс илүү өөрсдөө хийж, туршлага хуримтлуулах зүйлсэд дуртай болсныг баттай хэлж чадна. Тэд гадуур гарч, хамтдаа цагийг өнгөрүүлж, хөл бөмбөг, кино, концерт үзэх, цэнгэлдэх хүрээлэнгүүдэд очиж урлагийн тоглолт үзхийг илүүд үзэж байна. Энэ шиг хандлага цаашдаа үргэлжлэх төлөвтэй байна. Цэнгэлдэх хүрээлэн, кино, театр зэрэг оюуны өмчийг ашигладаг газруудад хүмүүс хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэхийг хүсдэг. Энэ бол үнэхээр онцгой зүйл гэж бодож байна. Wizard of Oz шоу ч үүнийг нэг илэрхийлэл гэж бодож байна. Энэ тоглолтыг очиод үзэхэд үнэхээр гайхалтай, сэтгэл хөдлөгөн байдаг. Мэдээж өөр сэтгэл хөдлөм гайхалтай туршлагууд ч бий. Хүмүүрл энэ тал дээр таамаг төвшүүлдэг. Хизээ нэгэн цагт Оддын дайн киногоор сэтвчилсэн тоглолт олонд хүрчиж болох юм. Магадгүй Harry Potter ч юм уу. Дараагийн олныг татах зүйл юу байхыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ийм л шин содон зүйлсийг хүмүүс ирж амьдаар нь үзэж, туршлага хуримтлуулахыг хүсэж байна. Та энэ салбарт хөрөнгө оруулалт хийдгээрээ туршлагатай. Paramount Skydance-ийн хэлцэл дээр хамгийн том хувьцаа эзэмшдэг нэг байсан. Хэлцэл эзлэгдсэний дараа Дэвид Эллисон компанийн үйл ажиллагааг цаашид хэрхэн авч явахаар зорж байгааг мэдээлсэн. Энэ нь зөвхөн ашигт ажиллагааг дэмжиж зогсоогүй компанийн өсөлтийн түүхийн эхлэл болж чадна гэж та бодож байна уу? Энэ нь нээлттэй асуулт хэвээр байна. Paramount-ийн хэлцэл нэлээд төвөгтэй үйл явц байсныг та бүхэн мэдэх байх. Paramount бол маш үнцэнтэй компани гэдэгт би итгэлтэй хэвээр байгаа. Paramount студио бол үнцэнтэй компани. CBS ч мөн адил. Тэдний контентууд жил бүр л үзэгчдийн дунд номер 1 хэвээр байна шүү дээ. Олон хүчин зүйлсийг бодолцож үзсэн ч Paramount Plus болон Pluto-д өндрөөр үнэлэгдэх хөрөнгө бий. Тиймээс миний бодлоор хувьцаа нь мэдгэдэггүйц доогуур үнэлэгдсэн хэвээр байна. Одоо тэд Netflix-тэй өрсөлдөж байгаа. Таны асуултад хариулахад найдаж буй өсөлтөө үзүүлж чадах хэсэг нь нээлттэй асуулт хэвээр байна. Apple, Amazon гэх мэт бусад бүхэл том компаниудтай өрсөлдөж байна. Өрсөлдөөний орчин ийм ширүүн байгаа үед үссэн шигээ өндөр өсөлт үзүүлж чадах хэсэг нь тодорхойгүй. Ноён Эллисон оюуны өмчөд тулгуурлан орлого, ашигт ажиллагааг ихээхэн хэмжээгээр өсгөж чадна гэсэн найдвартай энэ хэлцлийг хийсэн. Энэ нь ч зөв санаа байсан гэж бодож байна. Тэгвэл Paramount Warner Brothers-ыг худалдаж авах хэлцлийг хийх хэрэгтэй гэж бодож байна уу? Зардлын хувьд ч Paramount-д авч ирэх үр шимийн хувьд ч энэ нь ухаалаг шийдвэр болж чадах уу? Би энэ талаар маш их уншиж, аль болох олон мэрэгжилтнүүдтэй дахин ярилцсан. Энэ худалдаа авалт нь маш утга учиртай гэж бодож байна. Хэмжээний хувьд хоёр компани нэгдснээр таны хэлж байгаачлан зах зээлд урт хугацаанд байр суурь хадгалах томоохон компани бий болно. Үүний зэрэгцээ хамтын ажиллагаа нэмэгдэнэ. Зардлаа асар хэмжээгээр бууруулах боломжтой. Хоёр том студ шүү дээ. Магадгүй аль нэг студ болон тэнд байгаа үйл хөдлөх хөрөнгөө зарж болох юм. Гэхдээ дахин хэлэхэд хамтын ажиллагааг дараагийн түвшинд хүргэх боломжтой. Зардлаа их хэмжээгээр бууруулж болно. Энэ хэлцэл амжилттай болох боломж байгаа гэж бодож байна. Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсын ерөнхийлөгч Ши Жинпинийг худалдааны хэлэлцээнд хангалттай хамтран ажиллахгүй байна гэж үзэн Хятадд нэмэлт галийн тариф ногдуулж магадгүй гэж цагаан орноос мэдээлсэн. Жижиг дунд хөрөнгө оруулагчдын хувьд ялангуяа Mattel зэрэг одоо тарифын эрсдэлд орох боломжтой компаниудад хөрөнгө оруулдаг таны хувьд бага зэрэг санаа зовниж байх гэж бодож байна. Тариф арга хэмжээ хаашаа эргэх, ямар хувь хэмжээтэй байх тал дээр тодорхой шийдэлд хүрээгүй байх шиг байна шүү дээ. Зах зээл дээр өдөр бүр ажиллаж байгаа бидний хувьд хинэн ч зах зээлд хэлбэлзэл үүсгэхэд таатай байдаггүй. Бид тогтворгүй байдалд дургүй.
Гинтийн зүйл тохиолдоход хэн ч дуртай биш байх болно. Бид доктортой байдлыг эрэлхийлж байгаа. Дэлхийд даяар өрнөж байгаа үйл явдлуудтай холбоотойгоор бизнес, хөрөнгө оруулалтын орчин нэлээд эмзэг байна. Тарифтай холбоотойгоор дотоодын зах зээлд үүсэж байгаа энэ сорилт бэрхшээлүүд үнэхээр асуудал болж байна. Өнгөрсөн он болон энэ оны ихээр нэлээд удаашралтай байсан хэлцлүүд сүүлийн үед иргэн сэргэж байна. Арелийн хувьд Carlyle, Lazard болон бусад хэд хэдэн компанид хөрөнгө оруулсан. Бидний харж буй одоогийн өсөлт бодит байдал дээр үргэлжилж, өргөжих боломжтой гэж бодож байна уу? Carlyle, Lazard компаниудын менежментийн багтай ярилцах боломж олдсон. Хэлцлүүд нэмэгдэх чиг хандлага үргэлжлэх болно гэж бодож байна. Зах зээлийн моментум нь ирж авсан. Зохицуулалтын орчин компаниуд худалдан авах, нэгдэх гэрээ хийхэд илүү ээлтэй байна. Өчигдөр би нэг том брокерийн компани удирдлагатай ярилцлаа л да. Түүний хувьд одоо хэлцэл хийхэд таатай орчин үүссэн гэж хэлж байсан. Компаниуд стратегийн худалдан авалт хийх шийдвэр гаргалаа гэхэд хууль зүйн яам, холбооны худалдааны комисс, эсвэл бусад зохицуулагч байгууллагууд саад хийхгүй гэсэн үг. Тиймээс ар араасаа олон хэлцлүүд хийгдэх байхаа гэж бодож байна. I think you're just going to see one deal after another.